Та ямар үед хүн хайрладаг вэ? Та ямар үед хүн хайрладаг вэ? Хэрвээ чи хөрөнгөтэй мөнгөтэй болъё, баян болъё гэж бодож байгаа бол хайрлах гэдэг зүйлийг тарих зүрхнээс авч хай. Энэ чамайг хизээч хөрөнгөтэй болгохгүй. За тэгэхээр анхны даалгавар амжилттай биелүүлсэн гэрвэл баяр хөргөн зүйтэй байх. Баярлалаа. Баярлалаа. Амгаа. Бэлэг ахмаа хоёртаа баяр хүргэе. Тоглоцоо. Ингээд орой хоолн дээр сайхан гэр бүлийн талаар яриач. Хүүхдтэй. Бид хоёр одоохондоо хүүхдийн төлөвлөгөө байхгүй байгаа л да. Эхлээд бас сайхан залуу насныхаа сайхныг мэдрээ. Амьдрал ахуйгаа дараагаар нөөдөн татъя, дээшлүүлээ тийм ээ. Тэгжээж бас нэг хүүхдийн тухай ярих байх л да. Гэрэл Битээр нэг хөөрхөн хүүтэй л дээ. Харин би өөрөө бүтэн өнчөөс. Бүтэн өнчөөс ямар үдийг та мэдэх байлгүй дээ. Таныг орцсон таяа явсан шиг намайг ч гэсэн орцсон таяа явсан байсан. Танаас ялгаатай би аавтай гэж үзсэн. Хадам аав маань намайг эсгийн хугацаанд ч гэсэн эцгийн хайраар хайрлсан гэж би боддتي. Аав маань манай хүнд үнэхээр сайн байсан. Тэр бол үнэн. Анх бит хоёрыг уулздаг болсныг мэдчихээд надад хэллгүүр манай хүнийг гэрт аваад ирчихсэн. Энэ бол чиний заяанаа мөн гэд намайг нэг ч үг хэлээгүй. Аав маань нэг юм ярьдгүй ч гэсэн яаж амьдрах ухааныг бүгдийг заасан байж тээ. Эцэг хүн гэдэг. Аав маань дээл одоо болтол надад хамддаг юм. Эцгээсээ илүү гардаг хүү гэж байдаггүй гэж. Айхтар хэлсэн байгаа шүү. Аав минь за. Өнөөдөр ярилцлага ингээд дуусгая. Та жоохон ярьж сууйгээг юм уу? Би амрах хэрэгтэй байна. Үргэлжлэлийг оройгоос